За. За тэгээ өнөөдөр та бүхэнтэй бас нэг одоо юм сургаал номлол дээр нэг дурддагдаад байдгүй. Гэхдээ итгэж хүний амьдралд маш чухал одоо юм байр суурь эзэлдэг, итгэлийн амьдрал нь эхлэхэд нь маш чухал нөлөө үзүүлдэг бас нэг сэдвийг та бүхэнд хуваалцах байгаа. Энэ бол юу гэхээр баптизм. Баптизм. За бид нар баптизмыг бол ямар хүмүүс хүртдэг вэ гэхээр Есүс Христийг аврагчаар хүлээж авсан хүмүүс баптизм хүртдэг. Баптизмын ёслолд оролцдог. Чуулганд бол хоёр том одоо юм ёслолуудын нэг нь бол баптизмын ёслол байдгийг гэж ярьж байгаа. За баптизмыг бол яагаад заавал хийх ёстой вэ гэхээр Есүс бидэнд үлдээж өгсөн бас тушаал гэж бас хэлж болно. Бид нар Матай 28:19-20 дугаар ишлэгийг харах юм бол тэн дээр юуны тухай гардаг вэ? Иймээс та явж бүх хүнснийг дагалдуулах тун эцэг хүү ариун сүнсийн нэрээр тэдэнд юу хүртээ гэж хэлсэн бэ гэхээр баптизм хүртээ гэж хэлсэн байгаа. Баптизм хүртээ гэж хэлсэн байгаа. За тэгэхээр баптизмын ёслол. Тэгэхээр энэ процесс маань өөрөө хормын төдийл болдог тий. Бид нэг ямар одоо фэйсбүүкээр ч юм уу эсвэл хүмүүс баптизм хүртэж байгааг бол хардаг шээ тийм үү. Яадгүй гэхээр бүгдээрээ яг итгэлээ гэрчлээд за тэгээ гол дээр очиод яг итгэлээ гэрчлээд авралаад гэрчлээд тэгээд яг гэхээр усанд ороод гардаг процесс тийм үү. Ерөөсөө ингээ хоромхон зуур ороод гардаг процесс байдаг шээ тийм үү. Гэхдээ энэ мань өөрөө хэлбэл дотроо бас маш олон чухал одоо тийм дүр зураг бол энд агуулгадчиход гэж хэлж болно. Агуулгад гэж хэлж болно. За мэдээж бол баптизм нь бол авралыг бол өгч чадахгүй. Харин аврал авсныг бол гэрчилж тунхлаг процесс гэж бас хэлж болно. Би бол Христтэй хамт үхэлж Христтэй хамт амьдулсан нэг гэдгийг бол баптизм маань бидэнд яг гэрчлэл болно. Бусдын өмнө болно. Бурхны өмнө бас өөрийнхөө амьдралын өмнө бол гэрчлэл тунхаглал болж байгаа процесс юм а гэж хэлж болно. Христ итгэгч хүн хамгийн түрүүнд яадаггүй сайн мэдээг сонсдог. Сайн мэдээг сонссны дараа юу болдог вэ? Есүс Христийг аврагчаар хүлээж авч яана гэдэг амаараа тунхагладаг. За тэгээд түүний дараа явах гэхээр баптизмын ёслыг хийдэг. Тэгээд явах гэхээр тэр нь үндсэн мөн чанараар бол юу болж байгаа чуулганы үндсэн гишүүн болж гэлдэг. За манай чуулган бол ойрын хэдэн жил бол баптизм бол хүртээх ёслол хийгээгүй. За өчигдөр бид нар нэлээ орой бол баптизмын хичээл хийсэн байгаа. Эх 7 хоногт бас үргэлжлүүлээд бас энэ жил бол 10 орчим хүн бол баптизм хүртээх одоо ёслол одоо болно. За тэгээ одоо өмнөх хичээлүүд бол ингээ болоод дууссан байгаа. За эх 2 дахь өдөр орой бол дараагийн одоо баптизм хүртэх хүсэж байгаа хүмүүс зориулсан хичээл бол болно. За баптизм хүртснээр бол бид нар бол юу гэдгээр чуулганыхаа үндсэн гишүүн болгоод үйлчлэл одоо үйлчлэг эрхийг бол нээж өгдөг байгаа. За тэгээ чуулганы одоо нийтийн одоо эрх ашигт бол санал өгөх эрхтэйгээр бол чуулганы албан ёсны гишүүн болгож архивт бол тэмдэглэж бол үлдээдэг байгаа. За тэгэхээр баптизм гэдэг нь юу вэ гэхээр Есүс ч гэсэн өөрөө бас энэ дэлхий дээр үйлчлэг хийхдээ юу хийсэн бэгээр баптизм хүртсэн байдаг. Үйлчлэл эхлэхээс өмнө хамгийн эхлээд яасан бэ? Иохан дээр очиод баптизм хүртээдэг. За тэгвэл бид нар Матай 8 3 дугаар бүлгээс харах юм бол Иохан гол дээр баптизм хүртээж авахд би яаж танд баптизм хүртээх ёстой вэ? Харин та надад хүртээх ёстой юм шүү гэж хэлжсэн. Харин Есүс юу гэж хэлсэн бэлээ? Есүс бол энэ бол эцгийн хүсэл юм аа. Тэрнээс би бол эцгийн хүслээр би баптизм хүртэх ёстой гэдэг. Тэгээд яасан Есүс баптизм хүртсийн дараа Тэнгэрээс Бурхны дуу хоолой гарсаа гэж байдаг тийм үү? Юу гэж хэлдэг вэ? Энэ бол миний хайртгүй гэж хэлсэн байдаг. Бурхан тэр зүйлийг хараад маш их баярлсан. Тэгээд яасан бэ? Түүний таалал миний дээр оршдгоо гэж хэлсэн байдаг. Есүс үглээс амьсныхаа дараа дагалдагч нартайгаа бас уулзаад Тэнгэр доотхынхаа өмнө гисэн та нар ч гэсэн бас баптизм хүртээгээрэй. Эцэггүй ариун сүнсийн нэрээр тэдэнд баптизм хүртээгэр гэж хэлсэн байдаг. Чуулганы түүхийг харах юм бол бүгдээрээ энэ зүйлүүдийг хийсэн байдаг. Бид нар Үлс номоос харах юм бол дагалдагч нарын амьдрал, чуулганы амьдрал үүсэж эхэлсэн түүх 1-р зууны үед гарч эхэлж байгаа. Тэр үед харах юм бол Христ итгэсэн хүмүүс эхлээд бүгдээрээ сайн мэдээг сонсоод дараа нь яасан бүгдээрээ баптизм хүртсэн түүхүүд гарч идэг. Баптизм хүртсэн түүхүүд гарч идэг. Паул ч гэсэн зарим нэг аяллуудыг хийж байгаа үедээ баптизм хүртээгүй хүмүүстээр хүртэл очиод яасан бэ? Аврал авсан бүх хүмүүсийг баптизм хүртээж байгаа түүхүүд гарч идэг. Тэгээд тэд нар яасан бэ? Баптизм хүртснийхаа дараа бүгдээрээ чуулган руу очдог. Бид нар Үлс ном 2 дугаар бүлгээс харах юм бол тэд нар аврал авсны дараа бүгд чуулганд өдөр мөр Бурхны үгийг судалж, сонсч, залбирч, нөхөрлөж, тэгээ зогсоогүй айлаас айлд очиж яасан бэ? Тэр сайн мэдээг хуваалцаж баптизм мэдээг хүртэж өссөн гэж хэлж байгаа. Тухайн үед болохоор гайхалтай түүх болж ирсэн. Юу гэхээр Петр номлолт хийж явхад бүгдээрээ сайн мэдээг сонсоод Есүс Христийн талаар сонсоод 3000 гаруй хүү тэр доор нэг дор баптизм хүртсэн түүхүүд гарч идэг.
Энэ бол гайхалтай үйл явдал юм а гэж хэлж болно. Тийм учраас баптизм юуг илэрхийлж байгаа вэ? Баптизм нь бол би Христийн үхэл болон амьдлалтай хамт байгаа юм а. Баптизм хүртсэний дараа болоод би одоо өмнө би өөрийнхөө амьдралаар амьдарч ирсэн. Би гимнүгэлтэй амьдралаар амьдарч ирсэн. Би өөрийнхөө дураар амьдарч ирсэн. Би янз бүрийн шашин ёс зүйгүүдийг дагаж ирсэн. Би янз бүрийн буртуудыг дагаж ирсэн. Би өөрийнхөө үзэл бол зан чанарыг дагаж ирсэн. Би өөрийнхөө эгог дагаж ирсэн гэдэг бүх зүйлүүдийг өгөхөд бүх амьдралынхаа турш Христийг дагах гэрчлэл нь бол баптизм юм аа. Тийм учраас хүмүүс баптизмын талаар бодох ёстой зүйл байгаа. Баптизм хүртэх үед юу болдог вэ? Баптизм бол биднийг хуучилсан амьдрал, шинэлэг амьдралаар амьдруулдаг юм. Харин Библийн 2 дугаар Коринт 5:17-өөс харах юм бол харагтун хуучин юмс нь өнгөрчээ, шин босоо гэж ярьдаг. Шин босоо гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл баптизм бидэнд юуг зааж өгдөг вэ гэхээр би өнгөрсөн амьдралаараа амьдрахаа болсоо. Одоо би Христийг 100% дагаж түүнд дуулууртай амьдрах болно гэдгийг бол гэрчилж тунгалж байгаа процесс юм а гэж ярьж байгаа. Өнөө цагууд нийгэм шинжлэлээр эвгөх дүүрэн болсон гэж хэлж байна, тийм үү? Бид нар өдөр болгон уцаа харах юм бол апдейт үргэлж хийгдэж байгаа. Бид нар Windows юм уу янз бүрийн одоо мейкапаар одоо Apple-ийн утаснуудаа таблетуудаа харах юм бол дандаа биднээс юу нэгдэг вэ? Таблетууд нэгж байгаа. Шинжилтүүдийг хийж байгаа шээ, тийм үү? Тэгээ өдөр болгон шинэ утас гарч байна. Өдөр болгон жил болгон шинэ машинууд гарч байна. Тэгтээ юу вэ? Бидгээс бас байшин хуужрахууд бол гаднах хэлбэрийг нь бол засаж янзаж бодож шугацдаг, тийм үү? Компьютерийн програмууд бүгдээр бас шинжлэгдэж байдаг, тийм үү? Гэхдээ нэг зүйл байгаа. Бид нар утсыг харах юм бол одоо Android утсыг харах юм бол тэн дээр юу байдаг вэ? Үнэн дээр шинжлэгдсэн юм шиг боловч цоо шин бол биш байдаг. Зөвхөн түүн дээр ганц хоёр өгөгдлүүдийн датануудыг л системүүдийг л жоохон нэмсэн өөрчлөгдсөн зүйлүүд байдаг шүү дээ, тийм үү? Гаднах кейсийг л янзалсан. Гэхдээ тэр бол шин биш байдаг. Бид нар бас байшнаар жишээ авах бол байшин гаднах нь буцсан ч гэсэн хуучин байшин гаднах нь буцсан ч гэсэн хүмүүс харах юм бол цоо шин юм шиг харагдаж байгаа бол тэр нь үнэндээ бол хуучин байдаг. Тэгвэл Христэд ч хүн баптизм хүртсэн бол тэрний үгээр би цаашдаа Бурхныг дагаж амтан Христэд дуулууртай амьдрна гэдэг гэрчилж байгаа бол гаднах байдлын тухай бол биш юм аа. Би дотоод хүнийхээ хувьд бол цоо шин хүн болсон гэдгийг бол баптизм гэрчилдэг юм а гэж ярьж байгаа. Гэрчилдэг юм. Тийм учраас энэ дагуу хүмүүс өөрөдөө баптизм хүртсэн хүмүүс байгаа. Та баптизм хүртсэн үү? Зарим хүмүүс баптизм хүртснээрээ сайрдаг хүмүүс бас байж болох юм. Баптизм хүртснээр өөрийгөө би баптизм хүртсэн учраас яг аврагдсан гэж боддог эндүрдэг хүмүүс бас байж идэг. Үгүй. Баптизм бол аврал би бол аврал авсаа гэдгийг гэрчилдэг ийм ёслол юм а гэж бас хэлж болно. Тийм учраас баптизмын өмнө юу байх ёстой вэ? Аврал байх ёстой. Тэгвэл тэр аврал нь юу вэ? Эфес номын 2:8-9-өөс харах юм бол ингэж хэлсэн юм. Учир та нар нэгүсний учраа итгэлээр аврагдсан. Тиймээс хин ч өөрөөрөө сайрахгүй гэж үсгэрэлтээр нь дурдсан байдаг. Тэгвэл тэр аврал нь хинээс ирсэн бэ? Есүсээр түүний нэгүслэр ирсэн юм а гэж ярьж байгаа. Амен. Тэгээд яг уу үнэхээр энэ хүү Ром номын 18:9-өөс харах юм бол би түүнийг зүрхэндээ хүлээн зөвшөөрч хүлээн авч байна. Тэгээд би түүнд итгэж байна гэж амаараад гэрчлэж яг ярих үед нь юу болдог вэ гэхээр энэ хүн бол аврал авсан гэдэг бид хүлээж зөвшөөрөөд баптизмын ёслыг хийдгээ гэж хэлж байна. За манай чуулганыг бол баптист чуулган гэж ярьдаг, тийм үү? Бид нар Библийг баптист чуулган, тийм үү? За бид нар мэдээж болохоор баптист гэж ярих хүмүүс баптизмыг чухалчилдаг чуулган гэж бодож болох юм. Үгүй энэ бол шашин шинжилтээс гарсан хоч гэж хэлж болно. Шашин шинжилтийн үед бол юу болсон бэ гэхээр католикуудаас католикууд бол ямар ёслууд гэсэн юм зүгээр ингэ толгой дээр нь ус цацдаг байсан. Эсвэл зүгээр ингэ ахсагдаг байсан. Харин баптист хүмүүс яасан гэхээр тэн дотор байсан хүмүүс Библийг уншаад яасан гэхээр хүн өөрөө оюун ухаанаараа ухамсарлан сэтгэж бодож хүлээн зөвшөөрөөд амаараа хүлээн зөвшөөрснийхаа дараа яах ёстой вэ? Библиэлд баптизм гэдэг үг юм байна. Юу ямар утгатай үг вэ гэхээр саяны хэсгээр харцгаая. Ийм үг гарч 6-гийн 3 дээр ингэж хэлсэн байна. Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө гэж хэлсэн байгаа. Энд гарч байгаа баптизм гэдэг үг нь болохоор баптизо буюу грекээр болохоор булхуулах, шумбуулах гэсэн утгыг бол илэрхийлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас тэр хүмүүс юу гэсэн бэ? Бид нар цацлахыг усанд оруулахыг бол зөвшөөрөхгүй юм аа. Харин бид нар яах ёстой вэ гэхээр бид нар гараад яг Библийн дагуу булхуулах ёслыг хийх ёстой. Тийм учраас бүгд гол дээр очиод яасан бэ гэхээр тэд баптизмын ёслыг хүртсэн байдаг.
Харин католикчууд тэр зүйлүүдийг хараад эдгээр бол анабаптистчууд гээд шогддог, ёгтолдог, өгөөддөг, гадуурхдаг байсан гэж хэлж болно. Харин Библиэлд болохоор юу гэж хэлсэгээр баптист гэж нь болохоор яагарахгүй болохуулах байгаад байхгүй юу? Болохуулах байгаа. Тэгвэл бид нар Матай номдор харах юм бол Лук номдор харах юм бол баптизм бүжиж байгаа хүмүүсийг харах юм бол дандаа эгоста бүрэн дуран хүн орох тийм газруудыг хайдгийг бид нар мэдэж болно гэж хэлж болно. Мэдэж болно. Тэгвэл баптизмын процесс нь яагаад тэгвэл эгостад яагаад дүүрэх ёстой юм гэж ярьж байгаа. Би Христтэй хамт бүрэн дуран үхээд тэгээд тэр устаас гарч байгаа болохоор би түүнтэй хамт амьлуулагдах болно. Түүнтэй хамт амьдарч байгаа юм гэдгийг бол гэрчилж байгаа процесс юм гэж хэлж байгаа. Тэгвэл та нар цацж байгаа нь юу вэ? Тэгвэл тэр чинь орж байгаа гэсэн үг бол биш те. Тэр чинь баптист болж болохуулж байгаа биш. Зөвхөн цацлаг л байгаа байхгүй юу? Цацлаг л байгаа. Харин сүүлд бол уламжлалууд юм шашны шинжилтүүд бол эдгээр зүйлүүдийг католикуудаас авч ирээд ийм ёслуудыг хийсээр байгаа гэж хэлж байна. Тийм учраас баптизм гэдэг нь бол баптизо гэдэг үг нь бол болохуулалт буюу усан дүүрэлт орохыг бол тодорхойлж байгаа юм гэж ярьж байгаа. Тодорхойлж байгаа юм. Ахтунаар минь бид нар бол гаднах байдлаараа өөрчлөгдөх хүмүүс бол биш. Бүрэн дүүрэн норохыг болоод онцолдог. За баптизм үржигүүд бол зарим хүмүүс болохоор тохоон гарцсан ч юм уу эсвэл хөл гар зарим шиг нороогүй байх тохиолдол бас байж идэг. Тэгэхээр бид нар дахиад ингээ бүрэн дүүрэн норгож гарч ирдэг. Энэ юу гэхээр би Христтэй дотор бүрэн дүүрэн өгснгийг бол тодорхойлж гэж хэлж байна. Библийг тэр жигт нь харах юм бол эдгээр процессыг их байж идэг. Египтийн түүхийг бид нар мэдэн тийм үү? Египтээс Израильчууд юу болсон бэ? Тэд нар тэр бүхний боолж байсан. Египтийн боолж байсан. Тэгээд тэд нар улаан тэгшиг гарсныхаа дараа юу илэрхийлдэг вэ? Ус эргээд яасан бэ? Хумигдыг нийлдэг шиг тийм үү? Тэгээд тэр нь юуг илэрхийлж байгаа вэ? Бид нар одоо гимүхлийн боол биш. Бид нар улаан тэгсээр гаталсан. Бурхны ивэлээр гарсан. Тэгээд буцаад эргээд харсан чинь Египтийн бүх хүчирхэг шилдэг 600 зэрэг тэр дорой улаан тэгс үхдэг. Харин Израилийн ард түмэн бүгдээрээ үхэлгүйгээр амьд гарсан байдаг. Энэ ч гэсэн бас баптизмын ирээдүйн одоо дүр төрх сүүтрээ гэж бас хэлж байна. Ноогын үгийг бид нар мэдэн тийм үү? Ноо ч гэсэн ямар байсан бэ? Бурхан тэр гимгэлтэй хүмүүсийг бүгдийг нь шүүснэ. Тэгээд тэд нар бүгдээрээ яасан бэ? Усанд бүгдээр үерт авцсан. Харин Ноа эзний өмнө итгэмжтэй байсан учраас юу болсон? 120 жил эзэнд итгэмжтэй байсан учраас тэр үхээгүй. Шинэ дэлхийг тэр харсан байдаг. Шинэ газрыг тэр харсан байдаг. Израилийн ард түмэн гэсэн явлаа тэгсээс гарсны дараа шинэ газар руу юу? Шинэ Канаан Бурханы амлалтын газар руу явсан байдаг юм аа. Тийм учраас ахтунаар минь Христ бол хуучин хүнийг ингээд засаж, янзалж, жоохон сайжруулж, жоохон өөдтэй болгодог тийм амьдрал биш юм аа. Христ итгэл бол цоо шиг хүн болохыг бол тодорхойлдог. За бид нар Ром 6-гийн 6-г уншия. Хамтаа Ром 6-гийн 6-г уншия. 3 бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсон гэдгийг бид мэддэг. Тиймээс хоошид бид нүгэлт боолжлуулахгүй. Учир нь өгсөн хүн нүглээс чөлөөлөгдсөн байдаг юм а гэж хэлсэн байгаа. Чөлөөлөгдсөн. Тэгвэл бидний хуучин хүн маань яасан гэж ярьж цовдлогдсон гэж ярьж байгаа. Цовдлогдсон. Энд бол нэг үг байгаа. Сайжирсан гэсэн үг бол байхгүй. Цовдлогдсон гэсэн үг гарч ирж байгаа гэсэн утгатай зүйл юм. Бид нар ямар нэгэн компьютертэй байлаа гэж бодож үзье. Тэр компьютер маань гаднах кейсийг янзлаа. За маусыг аваад янзлаа, кeyboard-ыг аваад янзлаа, эсвэл дисплейг нь аваад янзлаа, процессыг нь гаднах нь аваад янзлаа, залгуур нь янзлж болно. Гэхдээ тэр бол цоо шиг биш. Яагтгүй түүний дотор систем нь угаасаа хуучин байгаа учраас гэж хэлж байна. Тэгвэл энэ юу вэ? Паул ч өнөөдөр хэлж байгаа зүйл нь хуучин хүнийг яасан зөвхөн сайжруулсан гэсэн биш, цовдлсон гэсэн утгыг бол энд онцолж байгаа яг адилхан зүйл юм. Асуудал нь гадна талдаа биш, саяны компьютерээр ярих юм бол систем буюу дотор талдаа гэж хэлж болно. Бидэнд шинэ хувцас, бидний гадаад ийм биш, гадна байгаа эд хөрөнгө бол чухал биш. Харин бидэнд шинэ зүрх чухал юм. Бидэнд шинэ зүрх хэрэгтэй. Бидэнд янз бүрийн зан чанарыг сайжруулах чухал биш. Бидэнд шинэ бурхны мөн чанар хэрэгтэй гэсэн утгатай зүйл юм. Ариун сүнсийн мөс чанарууд зан чанарууд бидэнд яг хэрэгтэй гэдгийг хэлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Библиэс харах юм бол Саул Паул болсон түүх гардаг. Мөн үү? Саул, Паул болсон түүх. Тэгвэл Саул гэдэг нэр нь юу вэ? Ямар утгатай үг вэ? Гуйж авах гэсэн утгыг илэрхийлж байгаа. Харин Паул яасан бэ? Христэд итгэсний дараа тэр Паул болж өөрчлөгдсөн байдаг. Паул гэдэг нэр нь бол юуг илэрхийлж байгаа вэ? Даруу.
жижигхэн дорд нэгэн гэсэн утгыг бол илэрхийлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Хүмүүс Паулыг бодохдоо бол Саулаар бодож ирсэн. Энэ бол мундаг 40 жил бүхий л амьдралаараа тий суралцсан мэдлэг боловсролын үед маш олон хэлтэй гарал үүслэл ромчуудын хувьд бол юу вэ? Хаач одоо зорчих хэрэгтэй. Ер нь бол энтэй хийж одоо маргалдахгүй гэсэн. Энэ хэмжээний тийм эготой хүн байсан. Харин тэр Христос уулзсан дараа Паул болж өөрчлөгдсөн. Би бол Бурхны өмнө дорд нэгэн. Би Бурхны өмнө хинч бишээ гэж хэлж яасан бэ? Өөрөө тодорхойлж хүмүүст өөрийгөө хин гэж танилцуулж байсан бэ гэхээр Паул гэж танилцуулж байсан. Паул ямар хүн байсан бэ? Тэр хавчигч байсан. Тэр алан хидэгч байсан. Христ итгэж хүмүүс гэр гэлтэнд очиод бүр хүмүүсийн шоронд очиод засгийн газраас үржил орон нутгаас үржил зөвшөөрлийн бичиг аваад айлаас айлд очиод барьж алж хятгаар төлөвлөж исэн. Тийм адил болдог хүмүүсийг цуглуулад яасан бэ? Улангассан хэмжээгээр явж исэн. Харин Христос уулзсан дараа тэр яасан бэ? Тэнгэр элч мэд болсон. Тэр хавчигч байсан бол яасан бэ? Энэргч нэгэн болсон. Тэр дайсан байсан бол үйлчлдэг нэг болсон. Тэр Саул байсан бол Паул болсон гэж ирж байгаа. Тийм учраас Паул энд юу гэж хэлж байгаа гэхээр оршуулгдсан буюу цовдлогдсон гэж тодорхойлж байгаа. Тэгвэл оршуулгын талаар бид нар бодох хэрэгтэй. Оршуулга. Баптизмыг харах юм бол яг усанд орохдоо бол оршуулгатай адилхан зүйл байгаа гэж хэлж болно. Оршуулга. Оршуулга гэдэг нь нэг талаас харуул салга ёслол гэж хэлж болно. Бид нар хэн нэгэн хүн өгсөний дараа нас барсны дараа юу хийдэг вэ? Оршуулгын ёслол хийдэг. Оршуулгын ёслол хийхдээ тэнд нь бид салга ёслолыг хийдэг шүү, тийм үү? Өөрөө тийм хийдэг гэсэн тийм үү? Тэгвэл Есүс Христ загалмуудад цовдлогд өгсөн. Тэгээд тэр оршуулгдсан. Тэгвэл Паул яагаад энэ үгийг одоо онцолж ирсэн бэ? Яагаад баптизм буюу энэ оршуулгатай холбож одоо ярьсан юм бэ? Өнөөдөр бидний хариалал хаана байгааг тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Бидний хариалал хаана байгаа вэ? Бид нар өмнө бол хуучин хүн байна бол энэ дэлхийг хариалалтай байсан. Харин Христийн тэр үхэл амжилттай нэгснээр дамжуулаад Христ миний төлөө хийсэн зүйл итгэснээр дамжуулаад юу болсон бэ? Миний хуучин хүний бүх зүйлүүд Христийн дотор үхэж харин би түүний дотор бүх зүйлүүдэд үхүүлээд цовдлоод одоо би түүнтэй хамт амьдуулах болно гэдэг процессыг ойлгуулахын тулд байсан. Бид нар хуучин паспортын хугацаа дуусгах юм бол өөр улсад очиж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүчингүй болсон гэсэн утгатай зүйл юм. Өнөөдөр бидний хариалал бол Бурхны хүүхэд юм аа. Иохан номын 1:12 дээр юу гэж хэлсэн бэ? Харин өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст ямар эрхийг өгсөн бэ? Бурхны хүүхэд болох эрхийг өгсөн гэж ярьж байгаа. Бурхны хүүхэд болох эрхийг өгсөн. Өнөөдөр бид нар Бурхны хаанчлалын хүүхдүүд юм аа. Амен. Израильчууд улаан тэнгис гатсны дараа юу болсон бэ? Боол болохоо болцсон шүү дээ. Бурхны хүүхдүүд болсон. Амен. Израильчууд улаан тэнгист байхдаа тэдний эзэдүүд нь хэн байсан бэ? Хүмүүс байсан, шашнууд байсан, эрх мэлтүүд байсан, эд баялгууд байсан, хөгжил цэцгэлтүүд байсан. Харин тэд нар улаан тэнгис гатсны дараа тэдний эзэн цорын гац амьд оршиж бурхан байсан. Тэр хоосон газар идэх зүйлүүдийг бий болгож эхэлсэн. Цанхууд нь ус ундрах зүйлийг бий болгож эхэлсэн. Араатан жигүүртүүд тэднийг яасан бэ? Хоолж ундалж байсан гэсэн утгатай зүйл юм. Хоолж. Өөрөөр хэлбэл Израилийн ард түмний эзэн хэн болсон бэ гэхээр Есүс Христ байсан юм а гэж ярьж байгаа. Тийм учраас баптизмын ёслол бол миний хуучин хүн өгснгийг бол гэрчлэх, тунхаглах явдал юм а гэж ярьж байгаа. Тэгвэл би та бүхнээс асуусан, та баптизм хүртсэн үү гэж. Одоо би хүртсэ гэж. Гэхдээ баптизм хүртсэн та өнөөдөр яг тэр хүртсэн гэрчлснийхаа дагуу амьдарч байгаа гэдэг асуулт гарч ирж байгаа. 6-4-өөс харах юм бол та нар шинэ амийн дотор явах юм а гэж хэлсэн байгаа. Ингэж хэлсэн байна. Бид үхэл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхсдээс амьдуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм а гэж хэлсэн байгаа. Түрүүний жишээг бодож үзье. Бид нар SIM карта шинэ утсанд хийлээ гэж бодож үзье. Хуучин SIM карта. Утас маань гаднах байдал маань шинэ боловч дугаар маань хуучин. Тийм үү? Тэгвэл Есүс бол тэгж бидний дотор ажилтгүй. Түрүүний хэлсний адил
бидний гадаад үг хэл, гой инээмсгэл, гой дүр, гой хэлбэр дүр, гой хувцас хунар тий онгсгээс илүүгээр Есүс бидэнд шин зүрхийг өгдөг юм аа. Шин зүрхийг. Тэгвэл хүн гаднаасаа өөрчлөгдөх ёстой юу? Зүрхнээсээ өөрчлөгдөх ёстой. Христ итгэл бол зүрхний хандлагыг бол чухалчилдаг. За сошиалорсон бас одоо сүүлүүд маш их бүлийдэд янз бүрийн тийм сөрөг комментод маш их явагдаж байгаа шүү тийм үү? Хүмүүсийн одоо юм янз бүрийн тийм сошиалор сүмжлүүд сөрөг мэдээллүүдээс болоод контентуудаас болоод өөрөөр тэр хүмүүс яагаад тийм зүйлүүдийг ярьж байгаагаар түүний зүрхэнд тийм зүйл байгаа учраас ярьж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл Есүс бидэнд юу өгдөг юм бэ? Есүс Христ бидэнд бол шинэ амийг өгдөг. Мөнх амийг өгдөг. Бас юу вэ? Христэд итгэснээр бид нар шинэ зорилгыг Есүсээс олж авдаг. Шинэ хүсэл мөрөөдлийг Есүсээс олж авдаг гэж хэлж болно. Есүсээс. Тэгээ учраас Христэд итгээ баптизм хүртсэн ч гэсэн бид нар нэг юм хуучинсаг амьдралаар амьдраад байгаа хүмүүсээс байдаг нөө хуучинсаг үзэлтэй гэж бас ярьдаг шнэ. Хуучны юм хайж чадахгүй, шинэ Библийн үзэл санаатай нийлж чадахгүй, нийцэж чадахгүй, хүлээж авч чадахгүй, зохицуулж хайж авах гээхтэй энэ процессыг хийж чадахгүй үед бас байж идэг. Өөрөөр хэлбэл чуулганд явж байгаа мөртлөө баптизм хүртсэн ч гэсэн юу вэ? Гэрчлэх би Христ үгэд амьдралтай нэгдэж өнө гэсэн мөртлөө хуучинсаг амьдралаар амьдарч байгаа хүмүүс бас байж идэг. Шинэлэг бас амьдралаар амьдарч байгаа хүмүүс байдаг. Шинэлэг. Шинэлэг гэдэг нь юу? Доторх нь өөр, гаднах нь өөрийг тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Өөрөөр Библи 2 дугаар 5-ыг орлоо би 17 бидэнд юу заадаг өөр хуучин юмс нь фүн өнгөрчээ шин болсон гэж тодорхойлж өгдөг. Шинэлэг гэж бол яриаггүй. Хуучин юмс нь өнгөрчээ гэж ярьж байгаа. Бид нар хуучин юм аваад хуучинсаг амьдралаар амьдрах тухай бол яриаггүй. Бид нар Христ итгэсний дараа мэдээж бид хуучин мөс чанар биднийг зовоодаг янз бүр байдлаар орлого, ятгалгууд хийж идэг. Бардам Петрүүд бидний дотор яасан бэ? Оолцож заримдаа бидний дотор цухалцах үед бас байж идэг. Бид түүнийг оршуулсан уу гэдэг асуулт байгаа. Бид нар Иохан номын 11 дэх бүлэг 13 дахь бүлгээс харах юм бол 11 дэх бүлгээс харах юм бол Лазар өгсөн түүхийг бид нар мэднэ тийм үү? Лазар өгсөн шүү дээ. Лазар өгөөд хэд онсон бэлээ? 4 онсон шүү дээ ойролцоогоор тийм үү? 4 онсныхаа дараа түүний бие нь мэдээж муудсан эргэн тойрны ах トゥ нар бүгдээрээ хараад үе гашууд автаж ирсэн. Харин Есүс яасан бэ? Тэд дотроос нь гараад ир гэж хэлсэн. Лазараа гараад ир гэж хэлсэн. Гараад ир гэж хэлсэн. Энийг тэгвэл юу гэж хэлж байгаа вэ? Өнөөдөр бид нар ч бас Христтэй хамт өгсөн бол тэр буушин дотор байгаа тийм үү? Эдээ мэрэн дотор донтолтын асуудал, уур уцаар үйл үйлчлэлийн асуудал, тэр бүх зүг зүйлүүдийг ингээд аваад ингээд байгаа тийм үү? Харин бид түүнээс гарах ёстой юу гэдэг асуулт гарч ирж байгаа. Тийм учраас Лазарыг дуудсан. Нааша гараад ир гэж хэлсэн. Харин юу болсон бэ? Лазар гарч ирсэн. Гарч ирсэн шүү дээ тийм үү? Мэдээж нөгөө болттой байсан. Тэгээ болтын Есүс аваараа гэж хэлсэн тийм үү? Эндээс бид нар сурах ёстой зүйл байгаа. Есүсийн үгэнд хүч чадал байдгийг бид нар харах хэрэгтэй. Аврал бол Бурхны үгээр дамжуулаад ирдэг юм а гэж ярьж байгаа. Бид нар ямар нэг ёслоор дамжуулаад аврагдана гэсэн үг бол биш юм а. Бид нар ямар нэг заншлыг энэ ёслолыг хийснээр аврагдана гэсэн үг бол биш юм а. Бид нар Есүсийн үхэл амьлалтанд итгэж байгаа учраас яг уу бид нар баптизмын ёслыг хийдгээ гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл зарим хүмүүс баптизмын ёслолд оролцохдоо ингэж боддог. Би жоохон сайжирсны дараа, эсвэл би Бурхныг илүү мэдсэний дараа, би илүү яг уу жоохон одоогор би гэм үглийн асуудалтай шийдсэний дараа баптизм хүртье гэж боддог хүмүүсээс бэжж болох юм. Зарим хүмүүс яг уу манай энэ миний дотны хүн баптизм хүртсэн учраас би баптизмын ёслолд оролцоно гэж боддог хүмүүсээс бэжж болох юм. Ваа миний найзууд хүртсэн учраас энэ одоо хүртэж яах вэ? Би баптизм хүртэх гэж боддог хүмүүсээс бэжж болох юм. Зарим хүмүүс чим хүрдэг өстой гэж хэлээд яг үнэхээр аврал аваагүй авралын талаар мэдгүй учраас намайг хүрдэг гэсэн учраас би баптизм хүртсэн гэсэн хүмүүсээс байж болох юм. Зарим хүмүүс олон дунд яг баптизм хүрдэг аврал авсан хүмүүс байна уу гараа өргөр гэж хэлэхэд олон хүмүүс гараа өрсөн учраас би бас яаж өрөхгүй гэж болохгүй өргөсөн хүмүүс байхыг бас үгүйсгүй мэ гэж ярьж байгаа гэсэн юм. Та баптизм хүртсэн бол таны дотор Есүс Христийн үхэл амьдлалт түүний таны дотор байгаа юу гэсэн утгатай зүйл юм. Та түүнийг бүх зүрх сэтгэлээсээ итгэж амаараа Есүс бол миний аврагчаа гэж та гэрчилсэн үү? Энэ бол баптизм хүртэх өмнөх таны гэрчлэл юм а гэж ярьж байгаа гэсэн үг. Гэрчлэл юм а гэж ярьж байгаа. Тийм учраас бид нар Христ үнэхээр тэгэж итгэж баптизм хүртсэн бол бид нар хуучин амьдралаар, хуучинсаг амьдралаар амьдрахгүй гэсэн утгатай зүйл юм.
Хуучинсаг амьдралаар. Та цоо шинхэн учраас яах ёстой вэ? Цоо шинээр амьдрах ёстой. Бид нар заримдаа чуулганд яваад өөрсдийнхөө төр төрхийг харах юм бол нэг юм хуучин машиныг засаад унтсан юм шиг явж байгаа хүмүүс бас байж идэг. Гаднахаа л сайжруулад идэг шүү дээ, тийм үү? Гаднахаа сайжр. Гэхдээ юу тэр хизээ шин болоогүй. Яагаад гэвэл тэр шин биш угаасаа. Бидэд өөрлөж очиж шинэ л явах ёстой. Машин болох ёстой. Есүс тэгвэл бидний юм зөвхөн баг зэрэг сайжирсан хүнээр чи надад хэлэх юм бол жоохон сайжирнаа, баг зэрэг л худлаа ярьдаг болно. Баг зэрэг л яг хуу сайн хүн болно гэж биднийг өөрчлөх хүсээгүй. Есүс бол биднийг сайжруулахын тулд биш. Тэр биднийг цоошин болгохын тулд өөрийнхөө амийг загалмаа дээр өгсөн юм аа. Тийм учраас Христэд итгэх нь бол зан төлөвийн сургалтын газар бол биш. Зан чанарын сэтгэл зүйн талбарын газар бол биш. Энэ бол сүнслэг бүх амийн процессын газар юм а гэж ярьж байгаа. Өнөөдөр Есүс ч гэсэн биднийг дуудаж байна. Та магадгүй одоо болоод хуучин хүнтэйг амьдарч байгаа юм шиг зү. Хуучинсаг амьдралаар амьдарч байгаа юм зү. Тавьж чадахгүй Есүс итгэдэг мөртлөө хамт яваад байгаа юм биш зү. Нэг гар чинь одоо болоод хуучин хүмүүстэйгээ янз бүрийн оюун санаагаа татгаад хинт ч харагдуулахгүй та бариад яваад байгаа юм биш зү. Түүнд дэлгэж тавиарай. Тэгжээж та чиг итгэлийн эрч хүлээг олж авч чадна гэж хэлж байна. Итгэлийн шинэлэг амьдралыг та мэдэж чадна гэж бас хэлж байна. Тэгвэл Есүс бидний яг Лазар шиг дуудаж байна. Гараад ирээ. Бидний битгий тийм юм одоо болтол буршин дотор байгаа тэр хуучин хүнтэйгээ үхээ. Гараад ирээ гэж хэлсэн. Дэлхийд дээр Будда, Күүз, Мухаммед бүгдээрээ яг тэдний шашнуудыг харах юм бол энэ дэлхий байж байгаа хуу тэдний шашнуудаа бий болгосон шүү дээ. Тэд нэр энэ дэлхий байх хүмүүс амьдарч байгаа үед шашнуудаа үүсгэж гэлсэн. Хамгийн харамсалтай зүйл нь юу вэ? Тэд нар бүгдээр өгсөн тэдний булш муух нь одоо хуцал байгаа. Харин Христийн булш хоосон. Харин таны өнөөдрийн зүрх сэтгэл дотор чинь тэр бүгд энэ дэлхийн бүх гэм нүгд уруу татад Есүс Христосгүй амьдарч байсан тэр бүх зүйлүүд чинь хоосорсон уу? Та тэр газараас гарсан уу гэсэн утгыг илэрхийлж байгаа гэсэн үг. Есүс таныг дуудаж байна. Есүс таныг дуудаж байна. Тэгвэл заримгүй Есүс Христ итгэх нь тэгэхээр зүгээр би сүм цуглаанд яваад Есүс Христ итгэх юм бол би нэг амьдралаа сайжруулах гатал зан чанараа жоо сайжруулах гад би оюун санаадаа би сайн хүн болохгүй сүм тухай явах тухай бодож идэг. Өө нөө тийм биш. Би Христ 100% дуунууртай амьдрна гэдгийг бол шийдэх хүн бол зүрхнээсээ өөрчлөж болно. Зүрхнээсээ өөрчлөж болно. Тэгвэл зарим хүмүүс ингэж боддог. Би бага уралдаг болсон байгаа сте. Би аврал авчижээ. Би илүү өмнөхөөс хийж чадгүй зүйлүүдийг хийдэг болсон байгаа сте. Би аврагчжээ гэж эндүрдэх тохиолдол бас байж идэг. Есүс биднийг сайжруулдаг юм аа. Гадны хүн төрхийг сайжруулдаг юм. Тэр биднийг зүрхнээс шин амийг өгдөг нэг юм аа. Харахтун хуучин болсон маань шин болсон байна. Хуучин болсон өнгөрчөө шин болсон байна гэж хэлсэн байна. Амен. Тэгвэл зарим итгэгч яагаад ядарч зүудэр чим хоёрын дунд хуучинсаг амьдралтаа яваад байгаа вэ гэдэг нь Христийг хинбэ гэдгийг мэдгүй байгаа холбоотой. Бид нар Библийг уншиж болно. Энийг хийж уншин 5 настай хүүхдүүд бичиг үсэж мэддэг бүх л уншиж чадна. Зарим Христ өгөн антихристтэй үржил яадаг гэвэл атеист үзэлтэй хүмүүс энийг уншсан байдаг. Энэ доторх бүх процессуудыг маш сайн мэддэг. Гэхдээ Есүс Христгүй бол энэ бүх зүйл хүчин төгөлдөр байж чадахгүй гэсэн үг. Энэ Библийн үгийн хүч чадал миний амьдралд нөлөөлөхгүй гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл Есүс Христ таны хувьд хэн бэ? Аврагчаа гэж хэлэх нь амархан. Гэхдээ яг тэр аврагчийн дор та аврагчаар удирдуулж амьдарч байгаа гэдэг нь бол өөр асуудал юм а гэж ярьж байгаа гэсэн үг. Тийм учраас Есүс биднийг янзалдаггүй юм аа. Засаж сайжруулдаггүй юм аа. Тэр биднийг Христийн дотор шин бүтээл болохоор бидний төлөө энэ дэлхий дээр ирсэн юм а гэж ярьж байгаа. Одоо болтол бидний дотор Христ итгэдэг мөртлөө хинтиш гаргаж ярьж чадахгүй, олгтой илэрхийлж чадахгүй, яах учраа мэдэхгүй байгаа бидний дотор янз бүрийн илдүүд, донтолтууд байгаа юм биш үү? Энд эдгээр алдагтай хүмүүс байгаа юм биш үү те? Тэр хүмүүсийгээ сонсож кайф ав, тэр хүмүүсүүдийн подкаст инфлюенсер гэж те. Энэ хүн бол миний завгүй модод, энэ бол миний имиж гэж бодож байгаа хүмүүс байгаа юм биш үү? Би бол үргэлж хэлж идэг. Есүс бол бидний амьдралын загварын модель.
Та үнэхээр загварлах хүчтэй байггүй Есүс Христтэй уулзаарай. Амен. Та өөрөө үг хэлийг засах хүсэж байгаа бол Есүс Христтэй уулзаарай. Есүс Христтэй уулзах гэдэг нь юу хэлж байгаа юм бэ? Та Есүсээр дамжуулаад Бурхны үгийг уншина гэсэн үг байхгүй юу? Тийм учраас би Есүс өөрөө юу гэж би бол зам үнэн ам уу хийж надад дамжуулгүй Бурханд өргөө гэж хэлсэн. Бид нар Бурхны мянга том ярьж болно. Бурхны гайхалтай гэж магтаж болно. Бурхан бол агуу энерги нэгүсэг гэж бодож болно. Гэхдээ юу Есүс надаараа дамжихгүйгээр хийж Библиэлд хүч чадахгүй, хийж Библийг хүч чадлыг мэдэж чадахгүй гэдгийг тодорхойлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгвэл Бурхан бол юу вэ? Бурхан хүмүүст ил ойлгомжтойгоор ярихын тулд Бурхан бидэнд үгөө өгсөн. Энэ бол Библи юм а гэж ярьж байгаа гэсэн үг байна. Библи юм а гэж ярьж байгаа. Есүс Лазарыг гарч ирэхэд Лазарын өнгөрсөн бүх амьдрал байхгүй болж гисэн. Мэдээж Есүсийн амьд усыг нэлээд хүмүүс байгаа. Мэдээж эдгээр бүгдээрээ жамаараа болоод яасан бэ? Өгчгэсэн баг. Харин Есүс бол бүр хамгийн харгас хэрцгийгээр шийтгүүлээд доромжлол амсаад удамжид хүртэл явж байхад хүмүүс шүлсээ хайж исэн гэж гарч байгаа шүү дээ, тийм үү? Шүнжээгөө хүртэл хүмүүс түүнийг шанаатаж өсөө гэж ярьж байгаа. Өөрөөс итэн хадаад чи хаан гэлүү гэж өөрийгөө авраач гэж доромжилж ирсэн. Энэ доромжлуудыг тэр яасан бэ? Амсаад бүр хүний хувьд бол байж боломгүй тэр байдалд хүрээд тэр үхсэн. Яагаад тэгвэл өнөөдөр хүмүүс энэ талаар нэг чухал боддог юм бэ? Есүс Христос тэр зовлон үхлийн талаар яагаад хүмүүс боддог юм бэ? Би үүнэд там тэр зүйлүүдийг амсах байсан байхгүй юу? Миний тэр шийтгэл гин нүглийн төлөөсөө Есүс Христос тэр чимээгүйгээр үүрсэн байдаг. Бид нар Гецеман цэцэрлэгийг мэднэ. Хүмүүс хүнд хэцүү асуулт тулгуурлаад том алдартай пасторууд Гецеман цэцэрлэг процессыг сандаг гэж ярьж байгаа. 20 мягуудаа 2 сая хүнтэй цуглааны пасторууд үрдэл Гецеман цэцэрлэг ерөөсөө мартдаггүй гэж ярьж байгаа. Гецеман цэцэрлэг дотор юу байдаг вэ? Есүс Христ яг энэ сууж байгаа чиний төлөө тэр шийдвэрлийг үүргэж байгааг тэр мэдэрсэн. Тэгвэл тэр ямар хүнд байсныг тэр мэдсэн. Тэгээд нэг удаа Бурханаас ингэж гуйсан. Тэр бүх залбирлуудаас өөр нэг залбирлыг хийсэн. Юу байсан бэхээр аава надаас энийг л өнгөрүүлээд өгөөч гэж нулимсаар агуулсан. Харин Бурхан тэр цаг үед энэ сууж байгаа миний төлөө, таны төлөө Есүст хариулаагүй. Тэгээд Есүс юу гэж хэлсэн бэхээр аава та өөрийнхөө хүслээр болгоо гэж хэлсэн. Түд удалгүй түүнийг барьж аваад ирүүдэж шүүлтэнд оруулж үхтэл нь шийтгэж бүх хамаг шингэнийг гартална. Нүднээс нь цус гартална. Хүний бүх бие нь дуустал нь түүнийг яасан бэ? Үхүүлсэн. Тэгээд хүмүүс яасан бэхээр одоо энэ үхсэн хангалттай гэдээ юу болсон бэ? Түүнийг булшилсан. Хадан булшинт хийсэн. Тэгээ булшин тэгээд бүх хүмүүс одоо нөгөө алдартай Израилийн алдартай хүн төрлөختнийг аварна гэсэн нэг Есүс үхчихсээ одоо бүх зүйл дууссан. Одоо бүгд хуучин амьдралаараа гэж хэлсэн. Харин 3 хоногийн дараа баасан гарагт юу болсон бэ? Хүмүүс ингээд очиж үтсэн, сонжиж үтсэн. Тухайн үед болоход элитүүд тэр агууг хамгаалж өссөн тийм үү? Ганцхан тэр агуу хатан булшиг амийг хадны булшны амийг таглах тэр чулуугаар дийлэхгүй тийм хэмжээний том чулуугаар тагдсан байсан. Харин очсон чинь тэр нь онгорхоос болцсон байсан. Тэр хүний гар хүч ороогүй. Дотор нь орсон чинь хүний амьдрал байж боломгүй зүйл бий болж гисэн. Өөрөөр хэлбэл тэр хоосон байсан буш. Хоосон байсан. Тэр яахаарахгүй өгсөн шүү дээ гэдэг олон нүднээр харагдсан тодорхой байсан шүү дээ. Харин Есүс яасан бэ? Үгсэн. Тэр оршуулгадаад тэр хатан булшнаас яасан бэ? Гарсан гэсэн үг байхгүй. Яг Лазар шиг. Тийм учраас Паул юу гэж хэлсэн бэ? Одоо та нар хуучин хүн шигээ битгий хамдраараа шинэ амийн дотор яваарай гэж зааж байгаа гэсэн утгатай зүйл юм. Лазар өөрөө гарч чадахгүй байсан. Харин Есүсийн үг яасан бэ? Түүнийг гаргасан. Есүсийн үг түүнийг амьдуулсан гэж ярьж байгаа. Өөрөөр та сайн мэдээ сонссон бол хүний үг сонсож байгаа юу? Бурхны үг сонсож байгаа юу гэж. Намайг анх чуулганд ирэхэд болохоор нэг хүн ингэж хэлчихсэн. Нэг орчуулагч. За одоо би энэ хүн чамд сайн мэдээ ярина. Тэгэхээр чи толгой дохиолгоор хэлсэн болгонд толгой дохиод байгаарай гэж. Тэгээд яасан бэ? Би тэр толгой догсон. Тэгээд яасан Есүс гэр чиний төлөө үхээд амьсан чи юу ойлгож байна уу? Би ойлгож байна. Чи болоод ингээд амрагцсан хүмүүсээ Чингис нөгөө алдартай Чингис чинь яасан бэ гэхээр Христос хүлээж авлаа гэж бөө тэн дотор бөө баяр урьжсэн. Гэхдээ би тэр тухайд бол конференцэд болвол семинарт болвол маш эвгүй үйлдэлүүдийг урд өдрүүд нь хийжсэн. Хүмүүс намайг хурдан ирүүл болгох, хурдан эсвэл эндээс явуулах, хурдан эндээс хөөх, ямар арга чаргах, хинч надад юу ч хэлж чадахгүй бүгдээрээ яасан бэхээр
91 аюултай улаан гэрэл байсан. Тэгээ хүмүүс бүгдээрээ семинар болж байхад бид уулан дээр гол бүтггүй зүйлүүд хийж исэн. Тэгээ тэр хүмүүс ярьсны дараа би би ингээд аврагцсан гэж. Гэхдээ намайг ясмгаар шууд дараа нь баптизм хүртээсэн. Тэгээд ясмаа хүмүүсээр баптизм хүртсэн. Чингис аврагцсан. Одоо энэ хүн ч одоо гоё болно доо гэж бодож ирсэн баг. Харин миний амьдралд өөрчлөлт гараагүй. Яагад би Есүс Христийг яг өөрөө хүлээж аваагүй байсан. Өөрөө хүлээж аваагүй. Тэгээд дараа нь төд урлагүй явсан дараа манай чуулганы нэг залуу чигшээ чи ямар хүн байсан бэлээ? Чи ямар үйлдэлтэй яадаг хүн байсан чи санаж байгаа юу? Чи өөрөө хуучин хэн байсан чи мартсан уу? Би чамайг сүмд авчирсан шүү дээ гэж ярьжсэн. Би тэгвэл тэр найзаагаа үнэхээр л яг тагчижсэн. Миний анд байгаагүй бол би үнэхээр одоо энд байхгүй байх байсан баха. Би энэ асуудалтай нилээд юм хүнд байлд орох байсан баха гэж. Дараа нь би үүс намайг уншиж байгаа Паул Барнаб хоёрын түүхүүдийг харсны дараа Паул өөрийгөө юу гэж хэлсэн бэхээр би хүнээр биш би бол бурхнаар аврагцаа гэж хэлсэн байдаг. Дараа нь би чуулганд очиод нэг зүйлийг номлож сонссон. Тэр дээр юу гэж хэлсэн бэхээр Ром 3:20 бүгд нүгэл үлсрээр бурхны алтад хүрэхгүй гэж хэлсэн байдаг. Юу яриад байгаа юм бэ? Ямар сонио үг гэж хэлсэн. Бурхны таж мэдгээд аягүй том саад байгаа гэж хэлсэн. Бүгд нүгэл үлдсэ гэж ярьж байгаа. Би Есүс Христийг хүлээж авахд бурхны таж мэдгээд би аврал авахд надад юу саад болж байгаа юм бэ гэсэн чинь юу байсан бэ гэхээр нүгэл саад болж ирсэн гэж ярьж байгаа. Тэгээ нүглийн хүс бол өглөө гэж Ром 6:23 дээр дурдсан байдаг. Тэгээ би яах вэ гэж хэлсэн чинь тэр пастор хийж ирсэн. Есүс Христ загалмаа дээр цовдлогдсон процесс нь бол чиний тэр нүглээс болоод тэр шийтгэлэг бүх нүглийг тэр өөртөө хүлээж авсан байхгүй юу? Тэгээд тэр ясна чиний нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдоод үхээд 3 дахь удаа амьдуулагдсан. Хэрвээ энэ гим нүглийн асуудлаар бид шийдэхгүй бол бурхантай яаж уулзах юм бэ гэж. Бурхантай уулзахад маш том саад байгаа нь гим нүглийн асуудал юм байна гэж хэлсэн. Тэгээд би яах ёстой юм бэ гэж хэлсэн чинь тэр пастор чи одоо энд байгаа хүмүүс өөрийгөө бурхны өмнө ямар их бохир заван байлаар тийм адгийн хог ингээд бүглэрсэн тийм хүн байдгийг хүлээн зөвшөөрөөд бурхан дээр очих зогсгүй гэдэг хүлээн зөвшөөрөөд гимшээд хүлээж аваарай. Гимшээд би буруутай гэдэг хүлээн зөвшөөрч байна. Есүс Христ миний нүглийн төлөө загалмаар цовдлогдсон би итгэхийг хүсэж байна. Би энэ асуудлыг шийдэхэд бурханд өөрийнхөө амьдралыг би өөрчлөх хүсэж байна. Би бурхантай уулзах хүсэж байна гэж. Яагаад гэвэл би хэдэн сарын өмнө би өөрөө маш гүн ангалдунд гүн харанхуудад унтсан байсан. Тэгээ би тэр үед болохоор бодвол хэдэн амтуудтайгаа байхдаа ингэж бодсон. Хэрэв бурхан надад бурхан байдаг бол яг одоо надад туслахгүй бол би яг одоо маш одоо аюултай байдалд ирчихлээ гэж өөрийгөө мэдэрсэн. Тэгээ магадгүй бурхан тэр залбирлыг сонсоод яасан бэхээр найзуудаар минь дамжуулаад ажилласан. Тэгээд яг бурханд хүрэхэд нөгөө залбирч байсан хайж байсан бурханыгоо олоод яасан бэ гэхээр хүрэхэд бурхантай уулзахад миний дотор байгаа адгийн хөгийн зангуудынхаа эвд үйлчлүүдийнхаа төлөө үйл уучлалуудынхаа төлөө би залбирая гэж хэлсэн. Тэгээд би бурханы өмнө анх удаа гимшсэн. Бурхан минь ярихад хүнд хилдэхэд өөрөө тэр зүйлэндээ бодхоос чичмээр маш олон гим бүглүүдийнхаа төлөө би таны өмнө уучлах ирж байна. Намайг хайрлаж миний төлөө хүүгээ өгсөн Есүсээ би танд итгэж байна. Миний төлөө миний үүрх ёстойсон тэр шийдвэрийг та өөртөө үүрсэн байна гэж. Тэгээ би анх удаа амьдралдаа хизээш нөгөө гимшиж байгаагүй гэдэг шиг те хугарал тэн дотор бий болж гисэн. Тэгээ би анх удаа нэг юм заавал нөлөөс гарах албатай биш л дээ. Гэхдээ анх удаа л амьдралынхаа 20 хэдэн жил ингээд юм хэцүү одоо замаар явж исэн тэр нулимс тэр үед унсан. Тэгээ маш их хүмүүс бүр шоолоод гайхаад мөргөл дуусан ч үгүй багтарч ятаад тисэж ятаад ерөөс ингээд бүх юм ингээд нүдийн өмнө гараал ирсэн. Тэгээд яасан бэ? Миний баптизм хүртсэнд хоосон байсан. Хүн надад сайн мэдээ ярьсны дараа тэр надад ярьсан би хүмүүс сайн мэдээ хүртэл ярьж ирсэн. Бүх зүйлүүд би ямар сайн мэдээгүй чуулганд явдаг тийм хууч хэсэг хууч үнэ тайлж хайж чадахгүй тийм нэгэн байсан. Тэр үед бол маш олон донтолтын асуудалтай байсан. Тэгээ иймэрхүү гэрчлүүдийг ярихаар хүмүүс
Тэгж болдгийм байна. Тийм байсан учраас ингээ бас хийж болох юм. Тэр хүн тэгжсэн гэдэг юм аюул урал алтанд ордог учраас маш товчхондоо бол би маш олон урал алтанд байсан. Маш хүнд хэцүү амьдралуудыг бас туулж ирсэн. Та бүхэнд өмнө ярьжсэн. Мэдээж би гэр оронтой амьдраагүй дандаа богондоор захаар энэ тийм хүмүүсийг дагаж янз бүрийн зүйлүүдийг наймаалцаж явж ирсэн. Гэхдээ бурхан гэж байдаг бол надад туслаач гэж яг тэр дуудах үед бурхан намайг аварсан юм аа. Тэгээд Лазараа гараад иргэснээр адил Есүс яасан бэ? Чигсээ хүрээд ирээ гэжсэн. Тийм учраас би өнөөдөр шинэ амьдралаар амьдрахыг хичээж явж байгаа нэгэн байна. Та булшиндаа байгаа юу? Одоо болтол тэр хуучин амьдралаа хамт байна уу гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл Есүс таныг дуудаж байна. Хуучин амьдралаа орхиод гараад ирээ гэж хэлсэн. Дараа нь Есүс яасан бэ? Орчуулсны гадар 3 хоногтой гуны дараа амьдсан шүү дээ. Та бүхэн амьдсан гэж итгэж байгаа юу? Итгэж байгаа шүү тийм үү? Амьдсан. Хэрвээ Есүс амьлаагүй юм бол тэр юу вэ? Буддаагаас ямар ч ялгарх нэгэн биш. Ялгаагүй шүү. Шашны бусад энэ алдартай гигантнаас ямар ч ялгаагүй нэг гэсэн утгатай зүйл. Тэр боддоор амьсан, амьлаа 500 гаруй хүмүүс харагдсан, дагалдагчтай харагдсан, бас хаяасаагүй явсан, бас яасан бэ? Дагалдагчтайгаа нөхөрсөн зарим нүгнүүдийн уучиж, энэрч үйлчлүүдийг хийгээд явж гэлсэн. Тэгвэл энэ баптизм хүртээ дээшээ гарч байгаа нь юу гэж хэлж байгаа юм бэ? Би хизээ нэг цагт энэ дэлхийг орхиж үхэж болно. Гэхдээ би хизээж үхэхгүй гэж ярьж байгаа гэсэн үг байна. Би мөнх аймаг хүлээж авсан гэдгийг бол тодорхойлж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тэгэхээр бид дүгнжихээ баптизмын ёслол нь бол таныг арай дээр хүн болгохын тулд өгөгдсөн зүйл биш юм аа. Баптизмын ёслол бол би Христийн дотор шинэ хүн болсныг бол гэрчлэх олон нийтийн өмнө өөрийнхөө амьдралыг тунхаглах үйл явдал юм. Амен. Тийм учраас та бүхэн баптизм хүртсэн процессуудаа бодоосаа гэж бас хэлмээр байна. Намайг тэр хүн баптизм хүртсэн гэж тэр хүнийг онцолж гэнэ үү? Зарим тамаас солонгос явахаар зарим нэг хүмүүс энэ нөгөө залуу явж штэ гэж. Намайг баптизм хүртсэн хүмүүс хараад амар ингээд хүмүүс ярих тохиолдол бас байж идэг. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь юу вэ? Та Христтэй уулзна уу гэдэг нь чухал юм. Амен. Тийм учраас баптизм хүртэх ёслол нь бол таны хуучинсаг амьдралтай, шинэлэг амьдралаар биш, цоо шинэ амьдралаар би амьдрах болно гэсэн тэр итгэлээ олонний өмнө, Бурхны өмнө гэрчлэг тунхаглах явдал юм а гэж ярьж байгаа. Амен. Мөн баптизмын уснаас гарч ирж байгаа бүрэн нороод гарч ирж байгаа нь бүрэн үхээд гарч ирж байгаа би шинэ хүн болсон гэдгийг бол тодорхойлж байгаа гэсэн үг байхгүй юу? Шинэ хүн болно гэсэн. Бүгдээр 6-гийн 11-ийг уншия. Ром 6-гийн 11. Хамтдаа уншия. Яг үүнчлэн та нар өөрсдөө нүглийн хувьд үхсэн бөгөөд Бурхны хувьд Христ Есүсээр амьд байгаа гэж тооцчихсан байна. Амен. Тооцсоё. Та болон Христийн дотор амьд байгаа тэр нэг юм аа. Хажуу найстай гэлцгээ. Та Христийн дотор амьд байгаа нэгнээ тооцоороо гэж хэлээрэй. Израильчууд улаан тэнгисийг гаталсан явдал, Ноа гэсэн үерийг гаталсан явдал, Саул, Паул болж өөрчлөгдсөн явдал, Есүсийн хоосон булчнаас амилсан хоосон булчны тэр түүхүүд нь өнөөдөр бидэнд шинэ амьдралыг мессеж болгож өгж байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас баптизм хүртсэн хүн ийм үгийг хэлдэг. Би Христтэй хамт үхсэн. Би түүнтэй хамт үхсэн, би түүнтэй хамт амьдрах болно гэдгийг гэрчилдэг. Тийм учраас баптизм гэдэг зүйл магадгүй дараа ийм номлол семинар хийхгүй л байх. Гэхдээ л яг уу цуглаан бол заавал хийх ёстой процесс байгаа. Хичээлээр бол сурж болно. Гэхдээ
Та баптизмын талаар бодохдоо би хэн байхад хэн болсныгоо боддог байгаасаа гэж бас хэлмээр байна. Би тэр үед ямар гэрчлэл тунхаглал гаргасан бэ гэдгийг боддог байгаасаа гэж бас хэлмээр байна. Хүмүүс бол баптизмын ёслыг баярын ёслол шиг ойлгох гэдэг. Нэг юм олонний өмнө те өөрийгөө ингэж харуулахын процессор ойлгох гэдэг. Өнөө